Шууд л ярьчих юм уу те. За миний өнгөрсөн хугацаанд одоо ажилласан тайз болоод дэлгэцийн бүтээлүүд дээр бол их олон өнгө төрхтэй ээжүүдийн дүр дээр бол би ажилласан. Энэ удаа болохоор жүжигчин хүнийхээ талаас өөрийгөө сэтгэл зүйн хувьд сорьсон ийм дүр байна гэж. Ер нь бидний эргэн тойронд бол амьдрал дээр бол байдаг яг ийм ээжүүдийн дүр бол хүчлийн бэрхшээлтэй буюу сэтгцийн гажигтай эсвэл хөөрхийн минь тэр хүн өөрөө хүсээгүй төрөлхийн одоо тийм байдлаар энэ хорвоод хүрээд ирсэн ийм үр хөвгттэй эхчүүд бол маш олон байдаг. Тэд нарыг ингээд хараад байхад, тэд нарыг ингээд ажиглаад байхад бол мөнхөд тэр үр хөвгттэйгээ яг адилхан амьдардаг байхгүй. Жишээлх юм бол өөрийгөө хамгаалах чадвар байхгүй байна. Тэр оюун ухаан гүйцэхгүй байна. Өөрийгөө илэрхийлээд нийгэм рүү гүгээд орчих чадахгүй байна. Энэ бүгдийг нь бол хэн үүрдэггүй, хэн биелүүлж гүйцээдэггүй гэхээр хажууд нь байгаа их хүн л энийг яг гүйцээдэг. Ээж нь галзуу солиотойдоо биш. Үрээ хайрлсан хайр нь байхгүй юу? Тэгчээгүй байгаа, ингэчээгүй байгаа. Хэрвээ тэгсэн болвол би өстой залуу жүжигч мөнгө соёлтой хамт нэг сцен дээр ордог шүү дээ. Тэр хэсэг надад ингээд өөрөө ирэхгүй яг ингэж аимшигтай бууж иржсэн л та. Нэрээ эднэр миний хүүг алчхаагүй байгаа даа гэж бодохоор нэрээ эднэр миний хүүг энэ хэрэгт гүтгээд явуулчаагүй байгаа даа гэж бодохоор л хүн чи яах юм бэ? Гэмт хэрэгт миний хажуу сууж ийн гэвэл ийм амьдралыг туулсан их хүнээс гарах хүч бол шууд л орно. Өнөөдөр энэ кино үзэгчдийн хүртэл болох энэ үүлийн хамгийн том эзэн нь бол манай одоо талигаач миний хүү тоглосон Гамба. Энэ бол уран бүтээлч нь айгүй том буян, маш том өөрийнх нь хүсэл сонирхол, мэрэгжилдээ хайртай байгаагийн илрэл. Тэр хүн зөвхөн оногдсон ажлаа одоо хошуу урлагийн продакшн дотор ингээд хийгээд явсангүй. Өшөө өөрөө хөгжихийг бодсон. Өшөө өөрөө мэрэгчлэрээ илүү ахихыг бодсон. Өшөө илүү бүх урлагийн бүх салбаруудад өөрийгөө сорьж үзхийг хүссэн. Тэр ч утгаараа би энэ киноны ер нь анхан санаачилж, найзуудтайгаа нийлж энэ киног ер нь үүсгэх ажлыг хийсэн гэж бол би ойлгосон. Харахад их тийм нэлээд тийм сүрдмээр том биштэй. Тэгээд ер нь нэг жоохон ингээд нэг цүл цал хийсэн нэг хинэггүй юм шиг мөртлөө гаднаас нь харахад тэгж хэлэх боловч дотроо ямар их сүрхий энэ мэрэгжилтэй хайртай үнж хүүхэд юм бэ гэдгийг би ойлгосон. Юу гэхлээр яг эхний өдөр надад хэлжсэн байхгүй юу. Сараа ихчээ би танаас жоохон сүрдээд байна гэтгэхгүй юу. Тэгээд би хэлсэн. Чи юундаа сүрдэдэг юм бэ? Бид нар ч адилхан л уран бүтээлчд ч гэсэн чинь хүүхчиг ингээл нэг толгоогоо ингээл майжж яснаа. Би танаас л их тусламж авна гэж бодож байгаа шүү гэд. Тэгээд би тэгсэн байхгүй. Үгүй ээ. Харин би чамаас авнаа. Хоёулаа ингээд нийлж агаад ямар ч байсан энэ одоо киноныхоо дүрийг бол юм болгочноо. Юу гэхлээр дүүн яг энэ дүрээрээ өөрийгөө арай өөр өнцгөөс харуулах гэсэн. Би энэ мэрэгжлийг эзэмшээд бас Гамба гэдэг жүжигчин өөр өнцгөөс би бас үзэгчдэд өөрийгөө харуулах гэсэн юм аа гэж. Эрдөө л нэг ийм үг хэлжсэн. Тэгээ би одоо сүлд нь ботсон. Одоо мэдээж үзэгчдэд энэ бүтээл маань очино. Үнэхээр энэ залуу уран бүтээлчин өөрийнх нь тэр хүсэж мөрөөдөж энэ одоо бүтээл рүү хандсан хандлага нь таалагдах байхаа, харагдах байхаа гэж бодож байна. Тэхийн тулд ч миний хүү маш сайн ажилласан. Яс гэцүү.